Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын 5-нд маш гоё амттай, маш амархан шоколадан бэлүү хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Орцонд маань 2 шишиг өндөг, 120 г сахар, 80 г гурал, 120 мл сүү, 2 ууд ванилийн сахар, 40 г нунтаг какао, 1 цайны халбаны талаар нунтаг хөөлгөгч буюу baking powder, 60 г цэцгийн дас орно. Эхлээд цэцгийн дасаа хайруулын 5-нд хайлуулна. Дараа нь 1 савнд хийгээд дээрэс нь какаого хийгээд сайн хутгаж хольж өгнө. Ийм болсон байна. Одоо дээрэс нь сахараа, ванилийн сахараа мөн өндгөө хийгээд үргэлжлүүлэн хутгах нь ойролцоогоор 2 минут хутгах байгаа. Зурмаг маань ийм болсон байна. Одоо дээрэс нь гурлаа нунтаг хөөлгөгчөө хийгээд баг зэрэг хутгах нь, мөн дээрэс нь сүгэ хийгээд болгоомжтой хутгаж холино. Удаан хутгаж болохгүй. Бүх орцууд маань холилдсон байхтал болно. Зурмаг маань ийм болсон байна. Одоо урьдчилж шалаасан хайруулын 5-гаа тослоод бүх зурмагаа дотор нь хийгээд плетигнийхаа бага хэмдээр 15-20 минут болгоно. Би 1-9 хүртэлх халдаг плетигний 2 дээр нь болгосон байгаа. Ингээд 17 минутын дараа ийм болсон байна. Хуруугаараа дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон нь мэдэгдэнэ. Одоо плетигн дээрээсээ аваад хайруулын 5-хтэн таглаад 5 минут байлгана. 5 минутын дараа ийм болсон байна. Одоо дээрээс нь сэрээгээр хатгаж нүхлээд 100 мл хүйтэн сүү хийгээд таглаад түр тавьчихна. Энэ хооронд 100 г шоколад хайлуулад сүүтэй хольж шингэлээд бэлгүүн дээрээ дүрхэх байгаа. Сүүн кремээр шингэлж болно. Хэрвээ сүүн крем байхгүй бол сүүгээр бас шингэлж болно. Ингэхдээ сүүгээ баг багаар хийж хутгаад хэр шингэн болгохоо тохируулна. Шоколад маань ийм болсон байна. Бэлгүүн дээрээ хүйтэн сүү хийсэн учраас хөрчгсөн байгаа. Одоо дээрээс нь шоколадаа хийгээд жигэд тарааж өгнө. Ийм болсон байна. Одоо хөргөгчөнд хөргөө тавьчихна. Ингээд хайруулын 5-нд хийсэн амтд шоколадан бэлүү манд бэлэн боллоо. Асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.